Монгол улсын үндэсний урлагийн их театрын 75 жилийн ойд зориулав. Ногоон халзан хоорондох шиглэх уртын дуу, намын тэнгэрийн зэнхэр хэлэх хөмий, үгэн зэмлэж аялгуун нарагдах ардын дуу, үндэстэн гэж омогшин бадрах дээдсийн өвөө. Бадамлах галын толгын чулуу шиг гурван эв бахтан дуулах дуургутан Монголын амин өв, эрчист мөрөн баримтэг задлах ертөнцийн цэн, эхэ жаргаланг төмөнд түгээх ерөөдийн зэн. Үндэсний урлагийн их театрын 75 жилийн ойд зориулан тус театрын дуучин, урдын дуучин Гончиг Жансангийн отхон зул, хөмийч мэгмэр живийн сарвал төгс, ардын дуучин Дорсрэнгийн Сайлзман нарын эрчист 3 өв тоглолт 2025 оны 5 дугаар сарын 9-ний 19 цагаас Үндэсний урлагийн их театрын тайзна. Тоглолт нь Үндэсний урлагийн театрын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал Удирдаач Эрдэнэбаатарын мөн хоёр, Хөдөлмөрийн Баатар төрийн шагналаар дийн жижигчин Норбанц дийн нэрэмжит дуучид, Хөдөлмөрийн Баатар төрийн шагналд ардын жижигчин Сэвждийн нэрэмжит бүжгийн чуулгын бүжигчид оролцсон. Эрчист 3 өв тоглолт